10 дугаар өрөө үзүүлж байна. Үүл ундаг өвгөн гисэр ламын ам дамжин хэрэгдэж ирсэн аман хуу чиранаас та бүхэндээ дахин хүргэе. Бэжлэгээ дуустал нь үзээд лайк, subscribe дараарай. Галдвар төвчнийг урдаас мэдж устгасан нь. Гисэр лам нэг удаа хэдэн хүн харуулт гаргаж аль нэгтээс ганц өхөр дэрэгтэй хүн гарч ирэхийг харж бай. Хүрээр ойртуулж болохгүй. Дөрвөн хэлээрэй гэжээ. Өдөөс ойхон ганц өхөр дэрэгтэй хүн гол өксөд ирж яваа харагдаж гинэ. Гисэр ламд нь тэлдэл дөргөн тосоод очиод тэнд нь байлгаж бай. Би одоохон очино гэд өөрөө гарч гинэ. Өхөр дэрэгтэй хүнтэй очиж уулзвал үхрийн мах ажчихсан. Түүнийг хүрээ оруулж худалдах гэж яваагаа хэлж гинэ. Түүнийг сонссон гисэр лам бүгдийг нь авахаар үнд өхрөөд тэр дорн буулгуулж нөгөө махны эзнийг тэр дорн буцаажээ. Өөрөө жодгороо барьж ороод хамдэрсэн хүмүүсээс хэдийг нь модонд явуулж нөгөө хэдээр нь гүнзгий газар ухуулан хээр гал түлж том догоонд нөгөө махаа өөрөө хэвдэж жижиглээд чанаж гин. Махыг би хэвдэж өгнө. Та нар гар хүрснэ хэрэггүй. Чанаж болохоор надад авчирч өгөөд бай гэж. Ганцхан хоногийн дотор бүдэн өхрийн мах ганцаараа идэж мөнөөх нүхэндээ морь гарч шороо чулуугаар тарж болжээ. Тэр нь халдвар төвчнөр өвжилсэн үхрийн мах байсан гэдэг. Таг нүрэн хан бөөг дарсан нь. Нархур тэгшэрсэн нэгэн сайхан үдэш далай чонхор вангийн хушууны ноён зарин содном олноо өвгөн гисэр ламдан хэмээн алдаршсан тойн эрдэнэ жүлдэм жамцыг дуудан ирүүлж Баян уул одоогийн Баян дэсийн нутгийн нэгэн бөө манай хошууны жинчин 8 ажтыг дээрэмдэж эдэж үн хэмээн айлгаж эд агуурсныг нь дээрэмдэх үйлдэл хэрэг сэтрэх болов. Ээмэн учир өөрөө очиж ужир зөвг нь ол хэмээхэд ноёныхон зарлиг дагаж өвгөн гисэр ламтан уг нутгийг зорин явсаар бөөгийн сөөрөнгийн тэг гордог дотор буудалж жодгороо бариад цайгаа чанж байтал бөө давхин ирж "Миний нутаг оронд хэн гихч ирж аим шиггүйгээр боон вэ? Үтэр төрхөн эндээс зайл." Эмээхэд Монгол заншлаараа өвгөн ламтан хөөрөөлөхөд бөө хөөргийг наваад өв төлж гэж гин. Ингээд эдэн хуун гээд гэдрийг оджээ. Өвгөн гисэр ламтан бараа бологстойгоо "Та нар дээр ууланд очиж онцгоо. Өглөө миний жодгорыг болсоо байвал ир. Үнсэн байвал хурдан дөргөн нутаг буц. Харин шавж альчгыг надтай бай" гээд жодгорынхон хүүдийг хаагаад шавтайгаа зэрэгцэн суугаад ном уншиж эхэлтэл бөөгийн хингэрэг нь нэжигнэн бөөлж эхэлсээр сүүлдээ тэнгэр газар нийлэх шиг болж хаадар бороо орж аянга бууж уулнаас харж байгаа хүмүүст хэцүүхэн харагджээ. Багш минь дэсэхгүй нэгж бодож байтал аянга бороо татарсаар бөөгийн хингэргийн дуу олдсоор өвгөн багшийн хонх дамрын дуу чангарсаар өөр сайн гэгэрх агшинд нам хүн болж багшийн жодгор бүрэн бүтэн харагдсанд баярлан ууланд байсан хүмүүс ирэхэд гисэр багш "Бөөгийнхнөөс хүн ирвэл оруулалгүй миний биеийг маш муу байна гэж хэлээд буцаа" гэсэн байна. Удалгүй бөөгийн илж ирсэнд багшийн загсын ёсоор хэлж буцаатал багш нь "Одоо дахиад ирнэ. Тэгвэл оруулаарай" гэж. Хэлж дахин ирээд ламтанд "Манай бөө таныг идэнэ гээд тулганд гад төлүүлж байгаад гал руугаа өсөрж ороод түлхэгдсэн. Одоо өглөөд байна. Таны эрдэм чадал үнэхээр гайхамшигтай юм аа" хэмээгээд моргсонд өвгөн лам шавж альжигтайгаа очиж хоёр хүрц улайдгуулж бөөгийн түлэгдсэн газрыг ээлжлэн хайрсаар түлэгдээгүй мэд боломгцсон бөө ухаан орж өвгөн гисэр ламтанд мөргөж багш шавийн барилга тогтоож дэрхүү бөө ном хорсон гэдэг. Бунтар засгийн бугийг дарсан нь. Манай хушуунаас тасарсан бэрва байсан хушуунд бүгдээ болж тэр нь амилж амтан хүнийг айлгаж зочих болжээ. Тэр үед бэрва байсан хушууны хөөхөн жигдэн гэдэг үзэгсэн төгс охин аж төрж байв. Ээж нь түүнийг дагуулan та хүрээнд ирэхэд хүрээний хидтууд хөл алдан дагаж байсан гэдэг. Гэтэл шумуултайн хүрээнд нохоо алдаг нэгэн гинт гарч ирэн түүнтэй сууж жил болоод жигдэн хүүхэн
хөлхөнд болж төрөх гээд дүншиж байхдаа улам мөнгө орж хоёр газар гялтан туяарч хаалганы хатвчин дээр гэрэл тусч байсан гэдэг. Жигдэн хүүхэн төрхөөс болоод нас орохт нь гэзгийн давааны цэнгэлийн бэлд оршуулад буцаж явхад нартай өдөр гэнэт хар үл гарч уг шэрлийг нэргсэн гэдэг. Түүнээс хойш нохоо алдаг ир бас гэнэт алга болсон гин. Нохоо алдаг хүн нь нарванчин гэгэн байсан гэх бөгөөд аянгаар нэргэж богийг дарсан хүн нь гэсэрлэн байсан гэдэг. Үүнээс хойш айлгаж цочоо хамтанг уйлж хүрээ хотлороо амар амгалан болжээ. Галзуу хүнийг эмчилсэн нь. Ожгийн сонгонтоор нутгалдаг галват гэж нэлээд залжин дэрсүүдэр байсан гэдэг. Тэр байр хулгай дайрамч хийдэг царах чирүүлж хэнээс ч айж химээдэггүй нэгэн аж. Заягийн мөргөөд урдах ширээн дээр нь байсан хаш хөөргийг навч дайландаа хийж өвөрдлөд явчихсан гэдэг. Буцах замдаа шиева ширээ тийхэр бууж гэгэний хөлгөлдөг хоёр морийг миний алдсан морд байна да. Энэ яахарахгүй мөндөг гэж үжирдээд хөдлөөд явчихсан гэх мэт хаа яваа газараа хэрэг төвөг тарьж явдаг нэгэн байж л дээ. Тэрбэр ганцхан гэсэр ламаас л эмээдэг байсан гин. Нэгэн өдөр галуутын ихнэр галзуурч хол орон эмч домчийг гүйцээж янз бүрийн лам ховргуудаар гөрөм дором хийлгээд дусыг сольжээ. Ах дүү нар нь гэсэр ламд хэлий. Авчирч үзүүлээ. Гэхэд галвата гэсэр ламд дургу учир дат халцдаг байв. Өнөөдөр нь ярилцаад галватад хэллгүй нэг өдөр гэсэр ламыг цалж авчирчээ. Гэсэр ламдан ирэхэд галзуу авгааг гэрийнх нь хантай бэглэж баруун хатавчиндаа хүлээд гадаа шонгоос дагвар хөлсөн байж гин. Галзуу авгаа элдэв муухай хараал зүглэр занал хийж шүүлсэн усаа дөргөн ашигчиж зовхочж байжээ. Гэсэр лам эдээцэн амсаад одоо энэ хүнээ суллаад авчих гэж гин. Гэтэл хаанаас ч юм галват гарч ирэн хоёр харсаар байтал ухаан мэдрэлгүй хараа цангаж байхад тавиглээ. Ийм тийм болвол яах юм? Хэмээн хэрүүл үүсгэн хэл амгаргаж. Гэтэл гэсэр лам би хариуцъя. Тавь. Өнөөх заалж авчирсан хүмүүс нь уяа хүлгийг нь тайлцгаж гин. Гэтэл галзуу авгаа намхорч орныгоо хөлд очиод буруу хараад суужчихжээ. Гэсэр лам хүний чөмгөн ганлангаа авч очиод ар цээжин дээр нь 3 хөд дуугархан хүлээдэл мөнөөх авгаа уйлж хайлан гэсэр ламд сун жөмрөгөөд тэр дороо эв эрүүл болжээ. Үүнээс хойш галвата сэхнгийн ганлан хүд хийхэд галзуу хүн эрүүл болж байгаа юм чинь тас хийвэл амьд бүхний толгой өнхөрнө үз гэж ярьдаг болсон ажээ. Загалын ганц ус нь хүүхэд аварсан нь. Ар захирд нутаглаж байсан дам гэдэг хүний хүүхэд нь татаж унаад сэрхээ байж. Далай цорж гэдэг ах ламыгаа залж авчран эм дом өгч гөрөм ном уншуулад ч дусыг сольжээ. Тэгтэл дамбинд гэсэр ламын ганц ширхэг сахал байсныг гэнэт санаж түүнийг цог дээр шатаагаад уттал хүүхдэн зэрэгж эрүүл болсон аж. Тэгтэл дамба амьд цорж гих үхсэн хүний ганц ширхэг сахлаас дорвах гэжтэй. Хэмээн дамбгаа ахламаа цагнаж байсан гэдэг. Зөгцсний хулгайчийг будсан авч ирсэн. Тариатын хүрээний зөөгийн дугны тахилч лам нэг том мөнгөн зөгцөө хулгаад алдаад гэсэр ламд очиж учир явдлаа хэлж айлгажээ. Ямар хүн орж ирснийг мэдж байна уу? Гэхдээ багш минь олон хүн орж гардаг. Харин нэг гадны болтой зүс үзээгүй хүн орж ирж байсан санагдана. Гэхдээ гэсэр лам тэр хаашаа явсан бол мэдсэн үү? Тэр бадарчин нэг харахад шавар төрөний дөрвөлжөөр давж явах шиг харагдсан. Гэвэл гэсэр лам дахилж ламыг саачихо гурлаар дөрөгхөн шиг нохоо хийгээд ирэх гэжээ. Гэсэр лам гурил нохоог нэг үлээчгээд үүнийг шавар төрөний дөрвөлжин дээр гаргаж тавиад туу гэж хэлээд орхиорой хэмээсэн байна. Дахилж ламч хэлсэн ёсоор нь тавьж хад иржээ. Өнөөх зөгцсийн хулгайч Бадарчинг шанаад нарийн ям хурч явтал хэвгэнэтэй нэг нохой
хар хүрхийн урдуур нь орж барьж шахан боргоож явуулахыг болжээ. Арга бараад хүрээрөө буцаад дэвтэл хойноос нь дагаж ирэхлээд буцаад цааш явах гэхээр хуцж барьчих гээд явуулдаггүй гин. Тэгсээр нохоо дуугдан хүрэн дээр ирж уйлж учир явдлаа тоочин цогцыг нь авчирж өгсөн гэж зөөгийн тахилж байсан балсан гавж гэдэг өвгөн хожим хөөжилдөг байсан ажээ. Морины булгачийг барьсан нь. Галан усны аршааны дээд хаяанд намарж байсан өвгөн эсрэг ламын сэтэртэй шаргамар алгуулсныг шив нар нь ирээд олсонгүй. Арга барагдаад багштай айлцсанд ном татаж үзээд малын хүзүүний ясыг бүх зүйлээр холбоод аваад ир гэжээ. Шив нар нь ёсоор болгоод авчиртал энэ тавьжгаад додхыг өндийлэг гээд номоо уншиж эхэлтэл холбоотой хүзүүний яс хоорондоо зодолцсоор додхоор гарч одсонд ламтан за та нараа өнөө шөнө унтлгүй хүн малын чимээ гармагц надад хэл гээд өөрөө амарчээ. Шавнар нь унтлгүй чимээ чагнан байтал шүн дундаас хойно баруун давааны модонд чимээ гарангууд багштай хэлсэнд багш босож номоо уншаад та нараа цаад хүнээ досчав гэхэд нь гэрийнх нь ард талд улгайж морийг нь хөдөлж өгсөн хэрж нөгөө хүзүүний яс час улаан болчихсон. Улгайчийн хоёр хазарч хэцүүхэн болсон байжээ. Эйхүү улгайчийг барьсан юм гэлээ. Айлыг хоолтой болгосон нь. Нэг өвөл хой дэрхэн савнуудагт халуун намраар их цаас унаж хөрлөөд маладгуус байхын аргагүй зуд болжээ. Тэр хавийн айлууд отроор нүүж хөх нуурт гэсэрлэм ар захирд нэгч малгүй нэгэн айл ганц хэрээрээ үлдсэн ажээ. Тэр айлын эхнэр ядаж хоол минж дуусгана. Хэдэн хүүхдээ өсгөж өхүүлэн. Ядаж ойр хавьд айл байхгүй. Хэлэхгүй хүн чалга. Та тэнгэрийн сэмхийн дээр багш ламтанд очиж айлтгаач гэж өглөж байж нөхрөө явуулж гин. Нөхөр нь гэсэрламд бараалхаж учир зовлонгоо өчгөд өнөөдөр орой болчихлоо. Дарихи хөндөө хөрөлжөхөд явган явхад хэцүү болоо үз. Маргааш хоёулаа хамт явъя гэж гин. Маргааш нь мөнөөх айлын зүгт гэсэрламыг дагуулan очиход авгаан хар цайгаа чанаж бариад тавгийн идэж байхгүй гарч орон зөмнөж байжээ. Гэтэл гэсэрлам танаагч нь ингэхэд идэж уух юутай вүлээ? Чаа багш минь хоньны өрөөл махал байна гэж үнэн хэлжилдэ. За тэгвэл тогоо тавиад бүгдийг нь чанчих. Өвдөл цог төлжүүлдэггээд хэрэггүй хэмээжээ. Тэгээд магч болж за бүгдээрээ хүүхэд багчултайгаа наашсуу зүгтээ хооллоо. Хэмээн нөгөө маха бүгдийг нь идчихэж. Гэсэрламч за эрдхэн явуулгүй болохгүй. Оройтойгоо тэнгэр аяг өрхөж магадгүй гээд өөр юмч хэлсэнгүй яваад өгчээ. Мөнөөхөл өдөш хар цайгаа уугаад л унлаж. Нар шингэх үеэс л салхи ширүүлсэн нүд чихгүй засан шуурга тавьж гаж гин. Шөндөлөөс хойхон нойрон дунд тэрэг жихран өхөрч мөөрөх шиг болж гадаа хүн хэрэлцхэн сонсогдчихэ. Отрийнхан эргээд ирмээргүй юм юу байдаг үлээ хэмээн ярилцж байтал "Он байна уу?" гэсээр хитэн ч хүн ороод ирэх шиг болж. Гэрэл гарган хартал цаас мөс цан хөөрөг болчихсон хэдэн хүн "Зааху бид төөрөөд хүлдэж өгдөхийн даваа дээр танадад харалдлаа" гэцгээв. Босож галдуулж цай чанаж нөгөөдүүлэнч халуун цай ууж дуулаацгаажээ. Санаа зовсон эхнэр нь "Ёо та нар тийж өг хоол байхгүй яадаг вүлээ?" гэвэл ирсэн хүмүүс "Санаа зовлдгүй. Бидэнд эдээ цагаа багч угаа" хэмээн гаднаас оруулж ирэн бүгдээрээ ундалж хооллоод унтцгаажээ. Өглөө босоход тэнгэр газар нээлэх мэт шуурч байна гинэ. Ирсэн хүмүүс намар эрт бэсэгээс гарч дайн жалбуугийн хошуу орж имэйл, кремод, эдээ цагааны 8 хийгээд буцаж яваа хүмүүс байжээ. Тэнгэр харж хэд хоноод цаас шуурга намдангууд явх болтол өөхөр дэргээр бомбтын даваа давах битгий хэл
Дархийн хүндийн хөрөлсөн хонгарэгч туул харахгүй болсон тул эрдсэн хүмүүс шарнаасаа шилж нэгийг нь төхөөрч өгөөд "Заах хэдийн шарыг минь онд оруулахыг бодоорой" гэж захиад цас ханзархаар хавар ирж авъя гэд явуулсан ажээ. Түүмэр тойрч унтарсан нь 2001 оны намар Завхан аймгийн их уул, Доосон Цэнгэл, Эдэр, Хөвсгөл аймгийн Жаргаланд, Харанга аймгийн Захир сум зэрэг 3 аймгийн 5-6 сумын нутгийг хамарсан их түүмэр манай нутагт хой талаас нүмерч орж ирсэн. Тэр их түүмрийг унтраахаар Булган, Өвөрхангай, Сэлэнг, Харанга аймгийн онцгой байдлын газрынхан бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, улсын онцгой байдлын ерөнхий газараас нэстэг дэрэг ирж түүмэр унтраах ажиллагаа газар дээр нь гардан зохион байгуулж байсан. Тэр их түүмэр нь тарвахтай нурууг дамжин гарч хөвч хөлгөө борогтой болохоор олон хоног үргэлж ирсэн юмдаг. Тэр түүмрийг унтрааж чадлагүй содом дарж хайрхан тийш алдсан бөгөөд хоёр багшийн лагшин шүтээнийг яасан бол гэсэн айдас өвөрлөн очиход шүтээнээс барагцаалвал метрийн орчмын наан очиж их түүмэр унтарсан байсанг уг ажиллагаанд оролцож байсан бие бүрэлдэхүүнүүд бүгд л харж аргагүй л сүслэх сэтгэл төрж байсан та. Одоо ч түүмрийн улмар байгаа бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа түүмэр гарч ойролцоо очиод унтардаг байсан гэж нүдхийн олон хуучлан ярьдаг байна.